Сайн байцгаана уу? Хулан Vibes байна. За бүгдэнд нь шинэ оны мэндийг хүргэе. Тэгээ 2026 онд бүгд эрүүлийн ажил үйлс нь бүтэмжтэй, аз жаргалтай байх болтугай гэж хүсэж байна. За тэгээд 10k subscriberтай болсон бүх хүмүүстээ бас баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд шинэ оныхоо эхний бичлэгийг хүргэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Солонгосын бас нэгэн төлөөлөл алдартай жүжигчин болон олон төрлийн авьяастай жүжигчин болох Ким Гоуны талаар ярихаар бэлдсэн байна. За хэдүүлээ шууд сэдв рүүгээ орцгоё. Та сонсохоос өмнө subscribe болон лайка дараарай. Ким Гоун 1991 оны 7 сарын 2-нд Сөүлд төрсөн. За багасаа 3 настай байхад нь аавынхаа ажлыг дагаад гэр бүлээрээ Хятад руу нүгээд тэндээ 10 жил амьдарсан байгаа. За тухайн амьдарч исэн газар нь болохоор Бээжингээс нэлээд зайтай, жоох юм хөдөө тусган газар байсан. Цор ганц гадны хүмүүс нь тэднийх байсан гэж басан. Өөр ингээд онцгой хийгээд байх зүйл байдаггүй байсан учраас гэр бүлээрээ аюу их хамт Солонгос кино үздэг байсан байгаа. Дээрээс нь аав нь кинонд дуртай байсан болохоор үзсэн киноныхаа талаар бас нэлээд их ярилцдаг байсан гэсэн. За тэр үед Ким Гоун жүжигчин аюу кинонд сонирхолтой болж эхэлсэн учраас ер нь кино бүтээдэг, тэр тусмаа кино зохиол бичдэг хүн болно гэж төлөвлөж мөрөөдөж ирсэн байгаа. За ингээд 10 жилийн дараа ер нь ахлах сургуульд орох үедээ Солонгост буцаж ирсэн байгаа. Солонгосын 10 жилийн сургууль ялангуяа төгсөх ангид орох үед ингээд сургуулаас нь ирээдүйд ямар мэрэгчлэлтэй болох вэ гэдэг дээр нь аюу нухацтай ярилцдаг байгаа. За тэр үед бол мэдээж ингээд кино салбарын хүн болно гэжсэн. Тэгсэн чинь багш нь болохоор чамд юм кино бүтээдэг хүнээс илүү жүжигчин мэрэгжил тохирно гэж хэлжсэн байгаа. За тэгээд тухайн 10 жилд байхад нь багш нь тухайн нэг тайлан тоглолт болох үед тоглож байгаа жүжигийнхаа гол дүрд тоглоо гэдгийг санал болгосон байгаа. Тэгээд тухайд татгалзах боломжгүй байсан учраас ингээд анх удаа тайзан дээр гараад гол дүрд тоглосон байгаа. Гэтэ тэр дурсамж нь бол үнэхээр аимшигтай хар бараан дурсамж гэсэн. Яагаад гэх юм бол тайзан дээр гараад маш их сандарсан нөгөө үг өгүүлбэр ярих зүйлээ мартсан. Тэгэл зүгээр ингээд толгой доторх нь цагаарцсан гэсэн. Тэгээд бууж ирчээд за ер нь бол энэ жүжигчин гэдэг зүйл бол надад хизээж тохирохгүй байна, би чадахгүй байна гэд бодсон явж байгаа үед нь багш нь дахиад нэг удаа туслах дүрд тоглох юм боломжийг олгоод тэр үед гараад тоглоход тэр өдрийн уур амьсгал тэгээд өөрөө бас илүү сайн бэлдсэн өмнөх ингээд алдаагаа давтахыг хүсээгүй байсан. Тэгээд нөгөө үзэгчд зэрэтл үнэхээр гой хүлээж аваад маш их халуун алга тавшилтыг өгсөн байгаа. Тэр нь өөрийнх нь дотор үнэхээр үгээр хэлхийн аргагүй гоё мэдрэмжийг төрүүлсэн гэсэн. Тэгээд ер нь жүжигчний мэрэгчлэлтэй болъё гэж бодоод сургуулаа төгсөнгүүтээ Солонгосын урлагийн сургууль руу орсон. Ингээд их сургуульд ороод удаагүй байхад нь нэг кинонд тоглох санал маш санаандгүйгээр ирсэн. Тэр нь юу вэ гэхээр Eun-gyu гэдэг энэ киноны найруулагч тухайн үедээ яг шалгаруулалт хийгээд явж ирсэн байгаа. За тэгээ Ким Гоун жүжигчний хувьд гэх юм бол энэ кино багт ажиллаж ирсэн. Дээд ангийнхаа хүнтэй уулзгаж ирж байгаад найруулагчийнхаа хараанд хүрсэн байна. За найруулагч нь Ким Гоун жүжигчнийг харангуудаа шууд шалгаруулалтанд орох санал тавиад шалгаруулалтанд орсны дараа хамтраж ажиллах санал тавьсан байна. За ингээд Ким Гоун жүжигчний хувьд бол анхныхаа карьерийг эхлүүлж байгаа кино гэхэд маш их бодож байгаад хариу өгсөн. Яагаад гэх юм бол өөрөө нэгдүгээр сэтгэл санааны бэлтгэлгүй байсан маань хоёрдугаар гэх юм бол анхныхаа карьерийг энэ дүрээр эхлүүлэхэд зөв үү гэдэг дээр ийм эргэлзээ үүсч эхэлсэн. За ерөнхийдөө ямархуу дүрээ гэх юм бол зүгээр нөгөө Лолита гэд зохиол байдаг штэ. Тиймэрхүү дүр гэд ойлгоцоход болно. Гэтэ мэдээж яг киноных нь утга санаа бол тийм биш. Гэхдээ ерөнхийдөө ингээ гарч байгаа тэр Eun-gyu гэд энэ зохиолынх нь дүрийнх нь нэр ахгүй. Энэ охины дүрийг бүтээхэд яг жоохон ингээд өөрөөсөө настай хүнтэй ингээд янз бүрийн байдлаар татгаадж байгаа юм шиг. Тэгээ ингээ зарим ингээл жоохон нүцэглэх хэсэг энэ төр байдаг байхгүй. Тийм учраас эмэгтэй хүний хувьд анхныхаа ялангуяа ингээд карьераа эхлүүлж байгаа зохиолын хувьд энэ зөв үү гэдэг юм сонголт ирсэн байгаа. За тэгээд өөрөө бодож үзэж агаад гэрээхэндээ бас хэлсэн. Аав нь болохоор өмнө нь энэ зохиолыг уншсан байсан учраас эхлээд шууд эсэргүүцсэн байгаа. Гэхдээ нэг хэдэн минутын дараа буцаж ирээд за чи энэ кинонд тоглоо. Яагаад гэх юм бол яг энэ дүрийг бүтээж чадах хүн гадаад дүр төрхийнхөө хувьд ч гэсэн яг л чи байсан. Яагаад гэх юм бол би энэ зохиолыг уншиж байхад хүртэл энэ Eun-gyu гэдэг энэ дүрийг бодоход ингээд чиний дүр төрх орж ирж исэн гэсэн байгаа. За ингээд маш том зориг гаргаад энэ кинонд тоглохоор болсон. За ингээд энэ кинонд 2012 онд нээлттэй хийсэн. Ингээд Ким Гоун жүжигчин гэсэн аль биесээр жүжигчнийхэн карьерийг эхлүүлсэн баг. За кинонд нээлттэй хийх үедээ бол ингээд яг хүмүүсийн сонирхол хоёр хуваагдсан. Зарим нь бол айгүй дажгүй кино байна гэд
Гэтэ дийлэнх хувь нь болохоор энэ кино ийм утга агуулга бишээ гэдэг ийм шүүмж явж байсан. За ялангуяа ингээд их зохиолыг нь уншсан байсан хүмүүс бол зохиолынхаа гол өгөгчөөсөн агуулгыг бас нэлээд алдагдуулсан байна гэдэг шүүмж бол гарч ирсэн. Гэтэ үүнээсээ эсэргээр харин Ким Го Ун жүжигчний яг жүжиглэх чадвар дээр бол маш өндөр сайн үнэлгээг авсан байгаа. Анх удаага жүжиглэж байгаа. Тэгээ дээрэс нь ийм хэцүү дүрийг сонгосон. Хэрнээ үнэхээр дүрээ бол аюу сайн гаргаж байна. Яг энэ Өнгю гэдэг энэ дүрт бол Ким Го Ун жүжигчин биш байсан бол өөр хүн энийг илэрхийлж гаргах боломжгүй байсан байна гэдэг үнэлгээг авсан байгаа. За тийм ч болохоор тухайн жилийнхээ ингээд жижиг том бүх кино фестивалуудад шин шилдэг эмэгтэй жүжигчин гэх шагналыг авсан байгаа. Нийтдээ 8 удаа нэр дэвшээд тэр 8 шагналаа бүгднийг нь авч чадсан байгаа. За ингээд карьерийнх нь эхлэл бол яг жүжигчнийхэн хувьд үнэхээр амжилттай байсан. Мэдээж маш олон найруулагч нарын хараанд өртсөн ямар ирээдүйтэй жүжигчин болохыг нь харсан байсан учраас түүнийгээ дагаад аюул олон кино саналууд орж ирсэн. Гэхдээ эсвэргээрээ Ким Го Ун жүжигчин тухайн үед ямар нэгэн кино санал авахгүйгээр хичээлдээ илүү анхаарна гэд 2 жил хэртээ сургуульдаа үргэлжлүүлээд сураад явсан байгаа. За ингэж яагаад 90 эрэлтээ 2 жилийн дараа хийсэн түүний сонгосон байсан дүр бол өмнөх дүрээсээ шал эсэргээр нэлээд юм жоохон хурц хүнд гэмт хэрэгтэй кинонд тоглосон. За энэ дээр бол дүрийнхаа хувьд бас аюул сайн илэрхийлж гаргасан гэдэг үнэлгээ авч байгаа. Гэхдээ кино нь харамсалтайгаар тэр чигтээ дампуурсан киноны чагсаалт руу орсон. Яагаад гэхээр кино найруулга, зураг авалт бүх юм нь үнэхээр муу болсон байна гэдэг үнэлгээг авсан. Тэгээд кино театрт гарсан үедээ бүр ингээд 50,000 хүн ч үзээгүй кино чагсаалтын нэг болсон байгаа. За ингээд дараа жил нь үргэлжлүүлээд бас нэг 2 кинонд тоглосон байгаа. Хамтарч тоглосон жүжигчин гэх юм бол жишээлбэл Lee Pyong-wan, Chon Do-young, Lee Sung-gyun гэх Солонгосын урдаа барьдаг жүжиглэх ур чадварын хувьд маш сайн жүжигчтэй хамтраад кинонд тоглосон. За ингээд харах юм бол киног нь амжилттай болсон байх гэж бодож магадгүй. Гэхдээ эсвэргээрээ энэ 2 кинод хоёулаа бас амжилтгүй болсон кинонд орсон байгаа. За энэ дээр болохоор ерөнхийдөө киноных нь дахиад л утга агуулга, зураг авалт, найруулга бол үнэхээр муу болсон гэдэг үнэлгээг авдаг. Дээрээс нь нэмээд жүжиглэх ур чадварын хувьд бас муу үнэлгээг авсан байгаа. За тэгээд сүүлд болохоор хүмүүс энэ эдгээр кинонууд дээр ямархан үнэлгээг өгсөн бэ гэхээр найруулагч муу байх нь сайн жүжигчд тоглосон ч гэсэн муу жүжиглүүлдэг юм байна. Яагаад гэхээр жүжигчдийн тэр жүжиглж байгаа деталууд дээр аягүй сайн ажиллаж чадахгүй байна. Тийм ч учраас сайн жүжигчдийг жүжиглж чадахгүй болгож харагдуулсан байна гэдэг нэг талаараа үнэлгээ өгөх хүмүүс бас байсан. Тэгээд нэг бас инээдтэй баримт гэх юм уу яриа юу гэдэг вэ гэхээр тоглосон кино болгоно нээлттэй хийх үед дандаа Marvel-ийн кинонууд яг нээлттэй хийж таардаг байгаа. Тэгээд дандаа Marvel-д даруулцдаг жүжигчэн гэдэг нэг иймэрхүү бас яриа хошигнол гардаг байсан. Энэ мэтчлэн карьерийнхэн замнал бол уналттай байсан. За тэгж жагаад 2016 онд түүнийг илүү амжилттай болгож илүү олонний танил бүр илүү ингээд супер стар болгох кино зохиолуудтайгаа уулзсан байгаа. 2016 онд цацагдсан Chase in the Trap гэх энэхүү драма нь бол маш их амжилттай болсноор түүний жүжиглэх ур чадвар болон карьер бол дахин сэргэлтэнд орсон байгаа. За энэ драма бас анх гарч ирэхээсээ өмнө яг анхны хин аль дүрд тоглох вэ гэдэг жүжигчнүүд нь тодорхой болж ихснийхээ дараа Ким Го Ун жүжигчин бол үнэхээр их солонгосчуудын хараалыг идсэн. Яагаад гэхээр энэ зохиол нь яг вебтүүн зохиол байхгүй юу? Тэгээ хүмүүсийн бас айгүй унших турштай солонгостой вебтүүн дотроо нэлээ ингээд алдартай дээгүүр ордог, топд ордог ийм зохиол байсан. Тэгээд яг энэ драма бүр гарахаас өмнө уншигчд нь хэрвээ кино болохоор энэ дүрт хэн тохирох вэ гэдэг иймэрхүү өөрсдийнхөө сонирхлоор ингээд дүрүүдийг нь жүжигчдээр ингээд гаргаад ирдэг байсан байхгүй. Тэр үед болохоор яг энэ Ким Го Ун жүжигчнээ тоглосон Хүн Сой гэдэг энэ дүр дээр болохоор энэ жүжигчний дүрийг хамгийн сайн тохирно гэд хүмүүс өөрсдөө гаргаад ирчдэг байсан. Тэгсэн чинь Ким Го Ун жүжигчин тоглохоор босон гэдэг мэдээлэл гарах үед бол солонгосчууд яг энэ зохиолын фэнүүд бол маш их эсэргүүцэж дургу байсан. Ялангуяа гадаад төр төрхийн хувьд вебтүүнээр байдаг зохиолоосоо шал өөр бүр ингээд ойртож очихгүй байна гэдэг тийм шүүмжүүд бол байсан. За тэгээд драма цацагдаж эхэлсэн. Цацагдаад эхний нэг хэдхэн ангинд гарахад тэр их гараад байсан шүүмжүүд дарагдсан.
Тэгээд сүүлдээ болохоор бүр хүмүүс энэ Хунсол гэдэг дүрийг аюул сайн амьлуулж чадсан гэдэг үнэлгээг өгсөн. Дээрээс нь гэх юм бол яг кинон дээрээ одоо гаргасан энэ Хунсол гэдэг дүрийн тэр стил, имижийг одоо их сургуулийн охтууд бол аюул их дуурайж эхэлсэн байгаа. Тэгээд анхных нь тоглосон драма бол маш их амжилттай болсон. Тэгээд 2016 онд дахиад оны сүүл болон 17 онд цацагдсан драма бүр жинхэнэ бүүн болж түүнийг суперстар болгосон байгаа. За энэ болохоор Goblin гэх нэртэй драма байгаа. За тэгэл адилхан бас энэ драма анх цацагдахаасаа өмнө бас дахиад жоохон шүүмжүүд орж ирж байсан. Яагаад гэвэл Кунгю жүжигчтэй нэлээд ингээд насны зөрүүтэй болохоор яг ямар драма хийх гээд байгаа, яагаад ийм амар насны зөрүүтэй хүмүүсийг тоглуулж байгаа юм бэ ч гэдэг юм уу, иймэрхүү ингээд шүүмжүүд гарч эхэлсэн. Гэхдээ кино цацагдсан тэр шүүмжүүд бүгд алга болсон. Тэгээд бүр амар бүүн болсон Солонгос төдийгүй Азад бол үнэхээр алдартай болсон ийм драма байгаа. За одоо ингээд хэсэг зур жоохон ингээд яг карьерийн талаас завсралга аваад хувийн амьдрал тал руу нь явах юм бол 2014 онд Пён Юан гэдэг жүжигчтэй 2014 онд үерхжсэн байна гэдэг ийм цуурхал бол гарч ирсэн. Яагаад гэх юм бол оюутан байхаасаа үерхдэг байсан юм байна гэсэн. За тэрний нэг шалтгаан гэх юм бол одоо хуучин Twitter байсан шүү дээ. Тэр Twitter дээр Пён Юан жүжигчин Ким Гоун жүжигчтэй ингээд харилцаж исэн тэр нэг чатных нь скриншот орсон байгаа. Тэгээд тэрийг хүмүүс харчаад яаж бодсон үерхдэг байсан харилцаатай байсан байна гэд. Тэгээд дээрэс нь энэ хоёр аюул олон ингээд одоо хос хувцас хос зүйлүүдтэй байдаг байсан нь үерхжсэн гэдэг баталгаа болж байгаа гэсэн. Гэтэ тэр үедээ болохоор аль аль жүжигчин нь үерхдэггүй гэж няцааж ирсэн. За үүний дараа болохоор нэлээд сенсац тарьсан үерхлийн цуурхал дэгдсэн. Тэрний юу вэ гэхээр Шин Хагюн жүжигчтэй үерхэж байгаа гэдэг яриа гараад маш олон зургууд нь цацагдаж эхэлсэн. За яагаад сенсац болсон бэ гэхээр хоёр жүжигчний насны зөрүү 17. Тийм учраас энэ дээр бол яаж явж байгаад ийм амар насны зөрүүтэй хүмүүс үерхвэ гэдэг яриа бол гарч ирсэн. Тэгээд тухайн үед бол хоёр жүжигчний яг нэг хобби сонирхол нэг байсан учраас тэрнгээрээ дамжуулж уулзж агаад цаашдаа ингээд үерхэх болсон гэдэг мэдээлэл гарч ирсэн. За гэхдээ нэг 8 сар хэртээ үерхэд салсан байгаа. За үүнээс хойш хэм бол 2018 онд Солонгосын болон одоо дэлхийн алдартай хөл бөмбөгчин болсон Сун Хэмминтэй үерхэж байгаа гэдэг юм цуурхал гарсан. Гэхдээ хоёр талаас болохоор үерхэх байтугай бүр ингээ уулзжсэн тохиолдолч байхгүй гэж няцааж ирсэн байгаа. За үүнээс өөрөөр бол одоо хүчтэй гарч ирж исэн ийм цуурхал болон янз бүрийн одоо асуудалд холбогдож исэн ийм тохиолдол байхгүй жүжигчин байгаа. Бас айгүй гоё дуулдаг. Үргэлжлүүлээд карьер руу орцгоё. Сүүлийн үед тоглосон кино болон драманууд нь ер нь маш амжилттай байгаа. За жишээлбэл гэх юм бол одоо Юмис Сэл гэх вебтүүнээс сэтгэлэн хийсэн энэ хүү цуврал одоо драма нь бол бас маш их амжилттай болсон, олон хүмүүсийн ингээд хайрыг татсан маш одоо гоё мэдрэмжтэй үздэг гэдэг иймэрхүү драманд тооцогддог. Та бүхэн үзчихсэн үү? Ямар санагдчихсэн бэ? Season 3 нь бас төлөвлөгдчихсэн байгаа. Дээрээс нь бас энэ Little Women гэх энэхүү драма нь бол дахиад өөр дүрийг харуулсан. Тэгээд айгүй юм бас сонирхолтой юм mystery драма болсон гэж үнэлэгддэг байгаа. За тэгээд 2024 онд харин кино салбар дээрээ маш амжилттай болж 10 сая үзэлтийн эзэн болсон байгаа. За тэр болохоор Exama гэх энэхүү кино байгаа. За энэ болохоор яг нөгөө бөө удгантай сүнстэй ийм кино. Тэгээд Монголд ч гэсэн кино театраар гарах үед нь үзсэн. Аюул сонирхолтой болсон. Тэр нэг 2 цаг гарan бол аюул ийм сонирхолтой өнгөрсөн байгаа. За тэгээд энэ кинон дээр болохоор Ким Гоун жүжигчин ийм одоо Солонгосын тэр бөө удганы дүрийг бүтээсэн. Тэгээ энэ дүртэй одоо хуурч тоглохын тулд баг ингээд 6-7 сар яг ингээд жинхэнэ одоо удгантай уулзаад зөвлөгөө аваад бүр ингээд гэрт нь хайгаад очиждаг байсан гэсэн. Тэгээд яг ингээд зан үйлээ хийх үедээ яг одоо яадаг вэ гэдэг бүр тэр деталь болгон дээр нь бүр ингээд нэг бүрчлэн ажилласан байгаа. За тэгээд дээрэс нь яг энэ киногаа хийгээд зураг авалт явах үед бол үнэхээр амар сайн байсан гэдгийг бүр хамтарч тоглосон хүн болгон хэлдэг. Хэрвээ та яд үзээгүй бол бас зайлшгүй үзээрэй гэж хэлмээр байна. Аюул сонирхолтой болсон байгаа. За сүүлийн үед гэх юм бол 2025 онд Netflix-ээр 2 драма цацагдсан байгаа. Оны
Яг дунд үед нэг тэгээд сая 2025 оны 12 сард цацагдсан хоёр төрлийн драма байгаа. За эхнийх нь болохоор яг нөгөө You and Everything гэд драма байгаа. Энэ бол бас яг нөгөө хүмүүс хоорондын харилцаа, одоо сэтгэл хөдлөл, хүн өөрт байхгүй зүйлээ илүү их хүсээд тэгээд нэг бяцхан атаархал байгаад явдсан байна ч гэдэг юм уу. Тиймэрхүү ингээд хоёр найзын одоо нөхөрлөлийн харилцааг харуулсан ийм кино байгаа. Бүр ингээд амар детальчилж ярихгүй үзээгүй хүмүүс байвал би бол зүгээр үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээ сая яг 12 сард гарсан энэхүү драмаг нь би үзээд Ким Го Эун жүжигчнийг бүр ингээд дахиж одоо ямар мундаг юм бэ гэж бодсон байгаа. Олон хүмүүсийн ер нь бол нэг юм сэтгэл зүрхэнд айгүй юм хөөхөн хайр татсан дөрүүдээр үлдсэн байдаг шүү дээ. Тэгээд энэ The Price of Confession гэх энэхүү драманд бол үнэхээр бүр амар эсрэг дүрийг бүтээсэн. Тэр нь болохоор Psycho алуурчны дүрийг. За тэгээд энэ болохоор ерөнхий би яг нөө спойлдгүйгээр гол утгыг хэлэх юм бол нөхрийнхөө аллагт сэжиглэгдсэн эмэгтэй шоронд ороод за тэгээд Ким Го Эун жүжигчний хувьд болохоор ийм гэр бүлийн хүмүүсийг хөнөөгөөд шоронд орсон байгаа. Тэгээд энэ хоёр ингээд шоронд орсноор энэ хоёрын хоорондын харилцаа болон тэр нөгөө гарсан гэмт хэрэгүүдтэй нь яаж холбогдоод байгаа эцэст нь явж байгаад ямар холбоо хамаарал байгаад байгаа. За яг жинхэнэ хэрэгтэн нь хэн байсан бэ гэдэг тэрийг ингээд одоо хайж олж байгаа хүмүүсийн бас хоорондоо яаж холбогдоод байгаа юм бэ гэдэг тэр бүгдийг харуулсан юм mystery thriller төрлийн драма байгаа. Энэ төрлийн драмаг сонирхдаг бол бүр заавал үзээрэй гэж хүсмээр байна. За тэгээд энэний талаар бас нэг сонирхолтой гэх юм бол Ким Го Эун болон Чон До Ён жүжигчин тоглохоос өмнө энэ хоёр дүрд өөр хүмүүс тоглоход бүр тодорхой болсон байсан. Тэр нь болохоор Сун Хэ Кью болон Хан Суй жүжигчин. Хүмүүсийн хүлээлт нэлээд өндөр байсан. Тэгээ энэ хоёр ч гэсэн бүр ингээд өөрсдийнхөө Instagram дээр одоо энэ The Price of Confession тоглох жоо гэд бүр хамт ингээд ахвас нэг юм нийлүүлсэн ч л зураг энэ хийжсэн байхгүй юу. Тэгснэ гинт төслөөсөө гарцсан. За тэгээд яг яагаад вэ гэдэг бүр ингээд жинхэнэ шалтгаан нь ингээд тодорхой болоогүй. Хэсэг хугацааны дараа оронд нь Чон До Ён болон Ким Го Эун жүжигчин тоглох жоо гэдэг мэдээлэл цацагдсан. За хүмүүс бол мэдээж бас дуртайгаар хүлээж авсан. Яагаад гэх юм бол аль тал нь жүжиглэх уур чадварын хувьд маш сайтай, дүрээ маш гоё гаргадаг ийм жүжигчид байсан учраас бүр эсэргээрээ бас хүмүүсийн хүлээлт илүү өндөр болсон байгаа. За тэгээд тэр хүлээлт нь бол хүрсэн энэ драма бол үнэхээр амар сонирхолтой болсон. За үзсэн хүмүүс бас танд ямар санагдсан талаарх одоо өөртөөхөө сэтгэлдлийг бичээд үлдээгээрэй. За ингээд Ким Го Эун жүжигчний одоо карьер сүүлийн үед тоглосон драма амьдралынхаа замналын талаар та бүхэндээ мэдээлэл бэлтгээд бичлэгээ хүргэлээ. Тэгээд subscribe, like битгий мартаарай. За ингээд дараагийнхаа бичлэг хүртэл төр баяртай.